урьдчилсан байдлаар өөрсдөө дүгнсэн байна. 91.6% гэдэг. Маш өндөр хувь л да. Тэгээ сая төлөөлөгч нар асууж ин зарим зүйлүүд ойлгомжгүй байна гэдэг. За яг одоо тэгээ цаанаас одоо дээд байгууллагаас засгийн газраасаа ч юм уу одоо бид нар үйл ажиллагааг ингэж дүгнэн, ингэж журмалж, ийм журмаар ингэж дүгнэн гэж байж болно. Тэгээд тэрэнд нь тааруулсан хэдэн өгүүлбэрүүд нийлүүлээд бичиж болно. Тэгээ би эндээс зүгээр тодруулаад ганц хоёрхон юм тодруулчих. Гаргаж өгсөн тайлангийн дагуу. Дугаар 30 дээр 2.14 анхааралтай та бүхэн сайн хараарай. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооно. 4 жилийн хугацаанд. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооно. Энэ айгүй ноцтой үг өгүүлбэр байгаа байхгүй юу? Айгүй зоригтой, зоримог. За ингээд 4 жилийн хугацаанд дотор нь 5хан одоо ингээд зүйл заалт орцсон байгаа. Би бүр тодруулаад уншиж өгье. Хүүхдийн эрхийг хангахад эцэг эх олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хяналтыг сайжруулсан байна. Энэ дотроо шүү. Дараачих нь хүүхэд ажилуулахыг хориглосон ажлын байранд хүүхэд ажилуулахыг таслан зогсооно. Дараагийнх нь эцэг эхийн хараа хяналт сул эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг эрт илрүүлэх хүүхэд хамгааллын хариу үйлчлэлийн хяналтыг сайжруулсан байна. 100 энэ ажил. Урьдчилан сэргийлэх замаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулсан байна. 85%. Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлыг индексийг тогтоож, индексийн үзүүлэлтийг сайжруулсан байна. 100. Ингээд нийт 5 ажил 5 одоо дид одоо хөтөлбөрийн хүрээнд 300% биелсэн гэж байна. Нэг ажил нь 85, нэг ажил нь 56. Зүгээр ингээд цаасаар за энэ ингээд тайлан өгүүлбэрүүдийг уншихлаар бүр инээдтэй юмнууд ингээд бичсэн. Тэгээ ингээд бид нар ингээд нэг 4 жилийн хугацаанд зөвхөн ингээд нөгөө хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооно гэдэг дээр нэг иймэрхүү байдлаар ажил хийсэн мэт харагдаж байгаа юм л та. За ингээд бусад ингээд ажлуудыг ингээд тойруулаад ингээд харахаар тим тендер зарлаад барилга барина ингээд 100. Барилга барил 100 юм уу? Тэр барилга ямар зориулалтаар баригдаж байгаа юм? Тэр барилга баригдаад дуусны дараа бид нар тэндээс юу харж байгаа юм? Жишээлбэл одоо имлэг тийм ээ. За мэдээж зайлшгүй шаардлагын хүрээнд имлэг гэсэн байх. Тэгвэл тэр имлэг баригдсанараа зүгээр л тендер зарлаад 100 гүйцэтгсэн. За ингээл энэ ажил 100 гэж үзэж байгаа. Тэгэхээр ийм харамсалтай байдлаар бид нар бүхэл бүтэн одоо нийслэлийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэж ингэж одоо дүгнэмээргүй байна. Үнэхээр харамсалтай байна. Одоо энийг яг ингээд уншаад бол бас иччихин л та. Бидэд бол яг хөө иччихин. Өөр одоо ингээд иргэдэд ч юм уу бусад ингээд хүмүүсүүдэд уншуулхахлаар бүр айгүй одоо санаа зовмоор юм одоо тайлан гаргаад тавьчихсан. Тэгээд ингээд бид нар бол хангалттай сайн ажиллаж байгаа гэдэг. Тэгээ түрүүнээс хойш төлөөлөгч нар бас хэлээд нь шүү дээ. Яг ингээд нөгөө бодит үр дүн юу гэж харж байгаа юм бэ? Нэг ийм арга хэмжээ хийгээд нэг нээлттэй хаалганы өдөрлөг ч юм уу нэг ийм одоо өдөрлөг нэг арга хэмжээ зохион байгуулснараа тэр чиглэлийн одоо ямар өөрчлөлтүүд гарч байгаа юм, ямар үр дүнд хүрж байгаа юм. Зүгээр л энийг хийгээл болсон нэг арга хэмжээ зохион байгуулсан ингээл 100%. Ийм судалгаа авсан 100%. Ийм барилга барьсан, тендер зарласан 100%. Ингэж одоо дүгнэнүүл одоо маш харамсалтай байна. Тэгэд энэ дотроос зөвхөн одоо би сая 2.14-тэй холбоотой хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооно гэд 5 ажил хийсэн. Энийг би тодруулчихсан. Хариултаа. 2.14 буюу 2 дугаар хэсэг нийгмийн хүний хөгжлийн арга хэмжээнд их 2.14 дээр хүүхдийн эсрэг бүх хэлбэрийг зогсооно гэд яг утгын хувьд бол яг бүх хэлбэрийг зогсоохын төлөө ажиллана гэдэг утгачлалын хувьд бол яг энэ дээр алдаа гарсан байна. За энийг бол хүлээн зөвшөөрж байна. За доторх ажил арга хэмжээнүүдийг аваад үзэх юм бол төлөвлөө задлаад ер нь яг хүчирхийллийн чиглэл дээр бид нар илүү хууль эрх зүй, сургалт, хуулийн туслалцаа нөлөөлөх ажлуудыг бол зохион байгуулдаг. Гэхдээ би бас хэлсэн
одоо энэ хүүхдийн чиглэлээр арга хэмжээ хийж байгаа энэ бол босоо удирдлагатай яамдуудын үндсэн ажлууд байдаг. Нийслэл бол энэ хэвтээ удирдлагын бүс нутаг дээр үйл ажиллагааг уялдуулах чиглэлийн дагуу энэ босоо удирдлагатай эрүүл мэнд, байгаль орчин, цагдаа, онцгой гэх байгууллагын ажлуудыг бол уялдуулаад бүс нутаг дээр бол уялдуулж чиглэлийг өгч ажилладаг. Гэхдээ яг төсөв мөнгө, эцсийн үйл ажиллагаа, үндсэн үйл ажиллагааны чиглэлүүд бол яамдуудаас хамаардаг гэдгийг бас та бүхэн маань зөвөр ойлгоорой. За бид нар түрүүн үр дүн дээр бас ингээд Мухатар төлөөлөгч маань бас хэлжсэн. За би нэг жишээ татахад бид нар аль нэг хүүхдийн юм уу эрүүл мэндийн асуудал дээр ажил хийгээд үүн дээр нөлөөллийн үнэлгээг судлахад олон улсын байгууллагуудын одоо сая доллараар одоо нийгмийн судалгаанууд хийгдэж олон шаттай явж батлагдаж гарч иж энэ албан тайлангууд бол батлагддаг. Гэвч өнөөдөр Монгол улсын эдийн засаг нийгмийн байдлаасаа болоод бид нар энэ нийгмийн ажил болгон дээрээ олон улсын хэмжээний өргөн тим судалгаа хийлгэж үр дүнгийг ингэж баталгаажуулаад тайлагнах бид нар тийм санхүү төсөв мөн хүн хүчний болцоо маш дотно. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 2025-26 оны хөрөнгө оруулалтуудыг бол 4.2 их найд 4.6 их найд маш их төсвөөр ажил хийж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ бид нар ингээд үзэх юм бол биднээсийг яг энэ ажлыг гүйцэтгэх хүн хүч манай төрийн албан хаагчдын маань бас одоо нөөцийн боломж маш тотмог болсон. Тэгэхээр бид нар бас төрийн албан хаагчнаасаа байгууллагуудаасаа цалин хангамж бүтэц төсвийг тавьж өгөхгүй байж байгаад нөгөө талаасаа маш их үр дүн олон улсын хэмжээний ийм тайлан үр дүн шаарддаг. Тэгэхэд манай өнөөдөр энэ төсвийн байгууллагуудын бас үүн дээр гарах тайлан мөнгө төсвийн болцоо маш хүнд байдаг. Яг үнэнгийг хэлэхэд. Одоо манай албан хаагч нар энэ дээр жоохон бодит асуудлуудаа хэлэх хэрэгтэй. Бид нар зүгээр яг хөгжлийн төлөвлөгөөнд бол хийх боломжтой ажлуудаа бол манай салбар байгууллагууд төлөвлөөд за одоо энэ хүүхдийн эрхийг хангахад эцэг их болон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хяналтыг сайжруулсан байна гэдэг дээр бол 21 оноос эхлүүлээд нийт 21 онд 498, 22 онд 297 гээд онуудад нийт 9 дүүргийн хэмжээнд 130 хохирогч хүүхдүүд одоо бүртгэгдсэн дээр ингээд хуулийн үйлчлэгээ үзүү дэмжиж ажилласан байж байгаа. Тэгээ энэ бол зорилт төвшөндөө хүрсэн ингээд 100% үнэлгээтэй. За хоригдсон ажлын байранд хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд авж байгаа арга хэмжээнүүд дээр бол зарим амрах хэмжээнүүд нь шаардлага хангахгүй тоо үзүүлэлтүүдтэй ингээд хүрээгүй учраас 56% гээд ингээд манай салбар одоо агентлаг байгууллагууд бол зорилттой хэмжээндээ ажиллаад төлөвлөөл тэгэл дүгнэж байгаа. Ийм асуудлууд байж байгаа. За юуны Хадбаатар дарга үүн дээр нэмээд тодруулууд хэлэх үү? За энэ төлөв маань 21 оноос 25 он гэдэг өмнө хийгдсэн төлөвт байгаа. За тухайн үед бол Хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэж нэгэн Монголын яам дээр байсан. Одоо бол энэ байгууллага нийслэлийн хэмжээнд татан богдсон төргүүд дээр үйл ажиллагааны явагдаж байгаа. За энэ тайлан бол урьдчилсан байдлаар нэгэн хөгжлийн газраас гаргаж авсан тайлангууд маань явж байгаа. За ийм байдалтай байгаа. Тэгээд энэ дээр бол төлөвлөлтөн дээр бол Тамиалын хувьд бол бас бидний хэрэгж харахаар юм байна гэж харж байна. За төлөөлөгчийн хэлж асуудлыг бол хүлээж авч байна. За эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл бүх хэлбэрийг зогсооно гэдэг маань бол бид нар бол яг зорилттой төвшөндөө бол бүрэн байхгүй болгоно гэж ойлгохоор байна. За 26 оноос 30 оны хөгжлийн төлөвлөгөөнд бол бид нар бол энэ үүний хийсэн юмнуудыг бол засаажруулад явсан байгаа. За одоо бидний хувьд бол яг энэ хүүхэд гэр бүл хөгжлийн газар манад бол байхгүй болсон. За тэгээд энэ босоо удирдлагатай агентлагийн хувьд бол даваа талын орлогчийн хэлж байгаатай бол санал нэг байна. Ер нь бол одоо бид нар энэ дотор чинь бас нэг засаглалын бодлого гэдэг нэг хэсэг байгаа бах л та. Тэгээ зарим нэг зүйлүүдийг бид нар ингээд тодорхой болгох ёстой. Яг ингээд асуухлаар асуудал проблем яриад идэг. Тэгвэл тэгээ та нар энэ бодлогын баримт бичиг дээд шатныхаа над хууль тогтоож байгаа дээд түвшний журам боловсруулж байгаа нөхдүүд рүүгээ саналуудаа өгөлтөө. Тэгээ нийслэл даа давшгүй их бүгдийг баг толгой дээр үүрцэн тэнцээ мэрэгжлийн чиг үүргийн яам гэж одоо байсаар байтал тэр чиглэлийн юмыг энэ дээр ингээд бид нар нааж авчираад дараа нь ингээд тэр нь ажил хэрэг болохгүй болохоор хасах үзүүлэлт болоод ингээд явах ямар шаардлага байгаа юм. Ер нь бол нийслэл тэр чигээрээ ер нь ихэнх ажил нь аж ахуйн шин чанартай ажлууд байгаа шүү дээ. Тэгвэл тэр чиглэлийнхээ юмыг төлөхөө
барьж аваад ингээд энэ төсөлдөө одоо оруулаад ингээд явуул яадаг юм бэ? Тэрнээс одоо ингээд хурал болохоор л урдаас зовлон тоочвол мөнгө хүрэхгүй байгаа. Эрх мэдэл хүрэхгүй байгаа. Хүн хүч хүрэхгүй байгаа гэл. Тэгвэл тэр мэрэгжлийн чиг үүргийн байгууллагуудынх нь юм өөрсдөнд нь хүлээлгэж өгөөд тэгээ зөвхөн нийслэл бид нар энэ хэсгийнхаа юмыг хариуцаж ажиллая гэд ингээд англиад ялгаад ингээд явж болдгоо юм уу? За дараачийн одоо эх 4 жилийн 5 жилийн одоо үйл ажиллагааны хөтөлбөр дотроо тэгвэл энэ саналуудаа бас давхар ингээд оруулаад явж болдгоо юм уу? Ер нь ингээд нэг юм тодорхой баймаар байна л да. Тэгэхгүй боловсролын яам гээд данкаас нь том яам улсын төсвийн одоо ихэнхийг нь авдаг. Тэгсэрнээс нийслэлээр бид нар ялгаагүй л одоо сургууль цэцэрлэгийн барилга гэл хамаг төсвөө тийш ингээд тавьж ил байдаг. Жишээлбэл шүү. Эрүүл мэндийн яам гэл ингээд байж л байдаг. Гэтэл нийслэл ч гэсэн адилхан ингээд бас өрхийн имлэг болон бусад одоо дүүргүүд дээрх одоо чиг